Тэгээд энэ манай засгийн газрууд энэ засгийн газар солигдохоор энэ бодлого нь ерөөсөө нэг бүр 180 градус эсрэг явдаг ийм тэнэг систем манад бий бол. Энэ 900 газрыг ингээд нэг бидний өмнө хашаалтсан байсан. Хашаалтсан байсан юм одоо цаашаага яаж авч явах вэ гэхээр энэ дээр одоо хятадын засгийн газраас зээл аваад замын үүдийг зам үүд тосгоно. Тэгээд чөлөө төс хоёрыг дэд үтсийн сайжруулъя. Тэгээд тэр саяны хэлж байгаа дэлгэр сайхан гишүүний хэлж байгаа тэр дулааны цахилгаан станц улсны их үүсвэр олон юм шийдсэн. За ингэ явж исэн. Логик нь яаж явсан гэхээр тэр 900 газрын 3 хуваал одоо би мартчих. Тэний 3-ны 1-ийг ингээд дэд тэр гадаадны хятадын зээлээр ингээд дэд үсчүүлээд тэгээд цаашаа яаж явах вэ? Одоо дэд бүтцийг нь бий болгочихсон тэр газруудыг дуудлах худалдаагаар зараад тэндээс олсон мөнгөөр үйлчлэхэд дэд үтсийг хийнэ гэсэн ийм концепцээр явж исэн чинь манай засгийн газрын дараа гарч ирсэн сайхан бэлгийн засгийн газрууд юу хийсэн гэж төсөл шалгаруулж яах нэг тэр хайр нөгөө нэг мөчнөө мөнгө гадаадын зээл тусламжаар зээлэр хийсэн тэр нөгөө газруудыг чинь төсөл шалгаруулж яах нэг баахан компанид өгсөн байхгүй. Одоо үнэгүй өгсөн гэсэн үг. Төсөл шалгаруулна гэж ямар хэлэнцгийж байдгийг. Дандаа ингээ юм ингэж нэг нураач идэг. Ямар ч эдийн засгийг агуулгагүй болгож идэг. Тэгэд энд чинь нөгөө танилтал элдвийн янз юмнууд нь очиод тэр компани гэдэг чинь тийм л юм байгаа инкам болог шүү. Судалж үзэх хэрэгтэй бид нар. Эсвэл тэрийг хүчингү болгодог юм бол тэднээс мөнгө авах хэрэгтэй. Гэхдээ энэ ямар гээч улс амьдрээд байгаа юм. Эдийн засгийн эрчээ тэгээ ямар ч эдийн засгийн бус ийм байдалтай явдаг. Маш буруу юмнууд хийгдсэн. Энийг засал залруулах хэрэгтэй. Энэ одоо бүс мөсийн хайр үзчихэд би мэдэхгүй байна. Би зүгээр өнгөрсөн юм хэлж байгаа шүү. Тэгэхээр тэр үнэгүй төсөл шалгаруулж өглөө гэдэг юмыг бол эргэж хараад зөв зөвтэйгээр шийдэх хэрэгтэй. Одоо би юу үзэж байгаа вэ гэхээр 2 жил хагас өмнө улаан сайд хятадын худалдааны сайд хоёр гар үсгээс уртсан энэ гэрээ байж байна. Энэ гэрээ тэгвэл өмнөх парламент дээр байнгын орон дээр унсан юм байна тийм үү? Одоо тэгээ орж ирж байгаа юм байна. Одоо ингээ манайх ингэдэг. Хятадын буруу Оросын буруу гэж олон юм тонгосоо суудаг. Монголын буруу байхгүй. Гэхдээ чадахгүй бол яах гэж гэрээ байгуулсан. Олон улсын гэрээ байгуулчаад их хурл дээр оруулж ирж унгаагаад ингээ явж идэг юм болохгүй. Одоо би ойлгохдоо бол би энэний шин тэргүй шадар сайд байхтай хариулсан. Тэр Казахстан хятад хоёрын хил дээр хоргос гэдэг очиж үзэж ирсэн. Тэр их том тим бүс байлээ. Одоо би бол тэрнлэхөө болох гэж байгаа мэн гэж ойлгож байна. Та нар надад хэлээд хятадын талд 90 талд нэг 900 га, Монгол талд нэг 900 га. Энэ хоёрыг яаж холбох юм? Нэгдүгээрт. Хоёрдугаарт гэрээн дээр бичснээр бол 30 хоногийн хугацаанд энд амьдарч болж байгаа байхгүй. 30 хоногийн хугацаанд тэр бүсэд нөгөө талдаа орчоод альч талдаа 30 хоног хүртэл байж болж байгаа. Тэгэхээр энэ яана гэсэн үг баг тэнд тосхон бий болж гинүү. Чөлөө төс дотор. 3 дугаарт дэдгэр сарын гишүүний хэлдэг байгаа шиг энэ ингээд ашиглалтанд орчвол тэрийгээр чинь бараа хорж гарах юм уу наашаа. Цаашаа. Замын үүдийн хажуугаар зэрэгцээд нэг иймэрхүү гарц урц бий болох нь уу? Эсвэл болохгүй нь бас гайхчихлаа. Би энэ гэрээгээ байгуулсан байл дээ. Гэрээн дээрээс нь үзэхээр тийм нэг харагдахгүй байна. Иймэрхүү нэг тодруулаад өгөөч тэгээ би дахиж нэмж хэлью 90 байна штэ. Ер нь энэ олон улстай гэрээ байгуулсан бол манай улс нэр нь өөрөө бодоод гэрээгээ чамбаа байгуулах хэрэгтэй. Байгуулсан бол тэрнийг баталж өгөөд явуулах хэрэгтэй. Тэр 3 дахь асуулт нь юм штэ. Замын үүдтэй зэрэгцээд одоо ийм гарц орц болж чадах юм уу гэж байна штэ. Би тэрийгээр бараа мараа одоо янз бүрийн юм ингээд энэ альтернатив тим гарц бол орц болох уу болохгүй юу? Эсвэл ингээ хоёр талаас ингээ битүү шахуу юм гарахтаа нэг жижигхэн цоргоор жоох юм орж гарах юм байна уу? Тэрнийг нэг тодруулж. Хоёрдугаарт би тэгвэл буруу ойлгосон юм болов. Одоо төсөл шалгаруулж байгаа нэрээр тэрнийг өгсөн байхгүй. Тэгвэл тэр төсөл шалгаруулаад мөнгө авсан юм бол тэр мөнгө ч одоо нөгөө талынхаа дэд үтсийг хийгээд зарцуулах ёстой юм. Тэгэхээр хичнээн хэмжээний мөнгө цугласан тэр мөнгөөр юу хийсэн? Нөгөө концепц гэж хэлээд байгаа чинь энэ ингээд үргэлжлээд явах ёстой байхгүй. Бид нар ийм амтны өмнө ийм арчаагүй царайтай байж болохгүй л дээ. Одоо энэ үнэхээр олон жил ярьж байгаа шүү дээ. Тэний энийг бас нэг тодруулаад өгч. Тэгээ хэдүүлээ энэ манай байнгын хороо энэ бүгдээрээ ярьж байгаа ийм юмн дээр болгоомжлох юм а яриад юу яаж болох одоо явган одоо энэ чинь ингээд 800 гэж нэг 2 км хүрэхгүй газар байгаа шүү дээ. Тэгээ одоо коридор гэж яриад байгаа. Тэр чинь нэг харин талдаа 800. Тэгэхээр харин явгнаар орж гарч болох юм уу гэж асуух гэж байгаа.
Ер нь явган ингээд ороод гараад ингээд энийг бид нэг сайн ярьж байгаад их зөв юм хийчихвэл бид нар нэг юм жижигхэн нэг нарийнхан сүвээр орж гараад ингээд багтаж алдаад байгаа шүү дээ. Манай засгийн газрын тэр замун үүдий чинь ийм ийм өргөн болгосон шүү дээ. Ер нь бид нар энэ айл амтантай юм ярил яриад арилжаа наймаа хийвэл хийгээд иргэдтэй тэр боломжийг олгоод ингээд явмаар байгаа байхгүй. Тэрнийгээ бол дэндүү ийм нарийнхан тэгэл юм бүхэн дээр л ингээд айж холцгонаал далжгнаал ингээд юу ч хийж чадахгүй юм. Би гайхаад энэ одоо үнэхээр 14 за би дандаа 14-өөс тоолохоор та нар уралдаг юм байлаа. 12-оос тоолчих. За баяр сайдаас тоолчих. 8 жил. 21 13 жил ингэж ухамддаг улс. Хэдүүлээ ингэж удаж ирсэн ч гэсэн энийг нэг дэмжиж явуулаад тэг гол нэг явцын дунд нь бас болж өтөхгүй юм гарвал засаад ингэж явсан дээрээ. Айлын өмнө бид нэр их тийм эвгүй байдалд орцсон л явж байгаа. Гэхдээ айлын талд эвтэй харагдахаа буруу зөрүү юм хийж бас болохгүй байх л да. Тэгээ цаг алдсан байх. Тэгээд би бол ингээд дэмжиж явъя гэж бодож байна. Бүтэн 2 жил 6 сар алдагдаж шít. Энэ их муу шүү. Та нар одоо 60 хэдүүлээ байхдаа 2 удаа энийг нэг удаа унгаад гिच их буруу да. Тэгтээ засарсан байх юмнууд нь. Тэр энэ захирагч гэдэг хүүхэнд хэлэхэд тэрбум төгрөг болно гэдэг чинь тоглоом оо. Бид нар хятадын зээлээр маш их мөнгө хийсэн байхгүй. Тэгээд тэр төсөл шалгаруулна гэдгийг болио л та. Би тэнд ерөөс итгэдэггүй. Тэр ямар төслийг яа шалгаруулдаг. Тэрнээс мөнгө авдагч байсан буруу. Дуудлах худалдаагаар л ямар нэг хэмжээгээр зарах хэрэгтэй. За үйлдвэрлэлийнхээ талын ямиг харин нэг жаахан ямар арга ухаан байна. Бусдуулаас бас суралцаараа. Бусад тэр нэг дэлгүүр мэлгүүр барьдаг газрыг дуудлах худалдаагаар зарна шүү дээ. Тэнд ямар хэлэн засгийн төсөл хөтөлбөр шалгаруулна гэж юу байдаг. Тэгээд 50 хэдэн сая доллар хийчихэд тэрүүн төгрөг болдог. Тэрний төсөв авдаг. Тэр төсөв авдгийг одоо бас та нар өөрсдөө гүүгээд энэ 60 хэдэн хүн байна да. Учрыг нь олоод тэр болиулчаач. Тэрнээс дуудлах худалдаагаар орсон мөнгнөөс нөгөө дэд үтсээ хийлдэ. Анхны концепц хэлээд нь шүү дээ. Ингэж хэлсэн түүнээс тэр Хөрлбаатар байна уу хэн билээ авхланд өгчөөд тэрний царай араас үгэж өрөөс яриаг байхгүй. Ингээд энэ бид нар энэ улс орн ингээд явж байхад цаг хугацаа өнгөрөхөд энэ анхны үзэл баримтал концепц тэр юм замдаа маш их завхарч алдагдаж байна. Тэгвэл та нар энэ би нөгөө өнгөрсөн юм ярьж байгаа учраас эндээ санаа аваад энийг тэг зөв болгочихооч. Одоо 6 тэрбум төгрөг чинь бас жоохон мөнгө байхгүй. Гэхдээ 50 хэдий хийсэн мартчихлээ. 58 байлуу. Тэгээд тэр чинь замын өдрөө бас хийсэн байхгүй. Ингээ нийлээд эн чинь хоёр тал руу хийсэн. За хэд ч байсан ямар ч байсан их мөнгө хийсэн. Тэгээд концепц ойлголтоо. Одоо эндээс дуудлах худалдаагаар олсон мөнгнөөсөө тэрнийхээ дэд үтсийг хий. Дахиад ч жаахан байгаа. Тэрнийг хийч. Ингээл сайхан амар сайхан жаргаал ажиллаж яах ёстой эд байхгүй юу та. За би буруу зарим нэгэн зөрүүлсэн бол уучлаарай. Та нар зөв ажиллаарай. Идэвхтэй ажиллаарай. Гишүүд минь энийг нэг хурдхан шиг дэмжиж өгөөд явуулсан дээр байх. Баярлалаа.